1886 оны 1 сарын 29-ний өдөр одоо патент өгснөөр анхны автомашиныг тооцсон. 1917 оны Fiat-ыг 24 онд зөвлөлт одоо угсарсан байгаа байхгүй юу. Монголчууд бол нэлээд одоо эртнээс машинцсан хүмүүсийн тоонд орно. Энэ дээр жишээл 1903 онд ер нь Монгол машин явж ирсэн. Вижмэри Сералын Монголоор ирээд богдтой одоо уулзаад төрсөн авсан байна гэсэн нэг ийм барин. Богдхан бол 1905 онд машинтай байсан талаар Богдханы одоо 3 дахь машиныг бол анхны гэж одоо бас андуурч явж байна тийм үү. Их сурвалжгүй энэ мэдээллүүдэд бас аль болох үс баримтад толгуурлсан ийм зөв тайлбаруудыг хийх бас ийм зорилго бас давхар агуулж байна. 1925 онд Монгол оронд Автерийн салбар буюу Автерийн ууган байгууллага үүсч байгуулагчны түүхт 100 жилийн ойг энэ онд тохиож байна. Тэгэхээр энэ 100 жилийн ой хүрээнд бүгдээрээ Монгол оронд автомашин үзэгдэж эхэлсэн. Тэр монголчууд автомашинтай танилцсан. Ингээд тээврийн байгууллагууд үүсч өгсөн. Энэ одоо цуврал сэдвүүдийн хүрээнд ийм цуврал подкастууд хийгдэнэ. Одоо ингээд анхны дугаарын зочин Монгол улсын зөвлөх инженер цагдаагийн хорондоо судлаач Ганбатгай урилж ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 1925 онд Монгол Улсын техник нэвтрүүлэх газар байгуулагджээ гэсэн ийм түүхэн баримтууд олнороо байна. За тэгвэл энэ автомобилийн салбарын одоо үндсэн одоо бүтээгдэхүүн бол автомашин тийм ээ. Тэгэхээр монголчууд ер нь эхний үедээ гэдэг юм уу тийм ээ. Анхны одоо автомашинтай танилцж байсан Монгол оронд ер нь автомашин үзэгдэж эхэлсэн талаар түүхэн баримт их сурвалжууд таны одоо үзэж харсан юм юу байна? Энэ талаар хоёулаа яриа эхлэе. Хүн төрөлхтөн одоо бий болоод ухамсарт амьдралаа явуулж явахын үед ачаа бараг одоо нэг газараас нөгөөд өргөх, өөртөө одоо нэг газараас нөгөөд хурдан хүрэх ийм хүсэл хэрэгцээ шаардлага байсан. Энийг байсан гэдэг нь бол тэр одоо Балар эртний үеэс ахуулаад гэдэг юм өдий хүртэл ардын аман зохиолоор ингээд одоо манайхаар бол нөгөөд өхөө намжлын нистэг морч гэдэг юм уу тийм ээ. Араб талдаа бол нэг эвсэн дээрээ суугаад нисээ яваад байдаг. За Евро талдаа нэг шүүрээ унаад нисээд байдаг. Оросын нөгөө имэйл явуу пишнтэйгээ яваад байдаг гэх нэг ийм хүсэл байгаад байсан. Тодорхой их урт удаан зам туулж агаад хамгийн анхныг их одоо албан ёсны автомашиныг 1886 оны 1 сарын 29-ний өдөр одоо патент өгснөөр анхны автомашиныг тооцсон. Энэ машин бол одоо Карл Бенц гэдэг хүний бүтээсэн 3 дугуйтай ийм бензин хөдөлгөөртэй автомашин байсан байгаа. Ер нь түүхэндээ болохоор нэг автомашин бүтээсэн хүмүүс гэдэгт нэг Карл Бенц, Готлиб Даймлер гэдэг хоёр хүний хамтд нь нэрлээд байдаг. Готлиб Даймлер нь жилийн өмнө 1885 онд 2 дугуйтай мотоцикл хийсэн. Тэгээд дараа нь 4 дугуйтай тэргийг нэгжсэн. Тэр тэргнийх нь нөгөө хийж өгөх юм саацнаас бензин дараа орцсон. Гэхдээ бас дараах нь хийгээд ингээд энэ хоёр үнийг хамтд нь одоо Карл Бенц, Готлиб Даймлер нар одоо анхны автомашиныг бүтээсэн юм а гэж түүх эхлээ явж байгаа албан ёсны түүх. Тий, албан ёсныг автомашины түүх гэдэг нь. Ер нь анхны автомашин бүтээсэн юм гэдэг дээр 1769 онд Көньо гэдэг хүн одоо уурын хөдөлгөөртэй өөрөө явдаг тэрэг хийснээр хамгийн анхны өөрөө явдаг тэрэг гэж үздэг. За энэс хойш гэдэг яг энэ анхны автомашин бүтээсэн гэдэг дээр 416 хүн бие машин бүтээсэн гэж одоо юу гэдэг маргадгийн гэдэг юм одоо нэрээ гаргадаг. 416 хүн. Тий. Гэхдээ энэ хүмүүсийн дотроос яг анх одоо албан ёсоор бүртгүүлээд патент аваад явснараа бол Карл Бенц хамгийн төрөчийн ялчгүй мөн болж байгаа. За нөгөө төлөвийн хувьд бол зарим хугацаанд хоцорсон, зарим нь бас тухайн машин юу гэдэг одоо хийчээд яваагүй ч гэдэг юм уу. Эсвэл зургийн зурчаад энэ хийхээр явна ч гэдэг юм уу. Тэгээд нэг ийм бас нэг зөрчилтэй юмнууд байдаг. Гэхдээ тэр хүмүүсийн одоо их олон хүмүүсийн зүтгэлээр нэг нь одоо дифференциалагч гэдэг юм уу, нэг нь карданы голагч гэдэг юм гээд ингээд бүтээсэн юмнууд нь тодорхой хэмжээгээр автомашины хөгжил тодорхой хувь нэмрээ оруулсан ийм одоо төвхтэй. За анх автомашин бий болоод ирэнгүүт л ямар сайн өөрөө явдаг тэр хийлээ. За одоо бушуухан надхаа олноор хийгээд бид нэр аваад унаад бай гэсэн тийм бол байгаагүй. Хиндээ бол тэр хүлэн зөвшөөрөхгүй гадуур явуулахгүй гэдэг юм одоо
бас их зовлонтой байж тэгээд нэлээд тодорхой хугацааны дараагаар явж үзээд одоо болохоор юм байна гэд ингээд тэрний дараа их олон үйлдвэрлэгч гарч ирээд бүгдээрээ зэрэг машин хийгээд нэг хэсэг одоо ер нь одоо манай нэг өдөр боломжтой улсууд гэрийнхаа гадаа түүц хийсэн гэдэг шиг тэрэг хийгээд ийсэн улсууд ер нь ихэнх нь бүгдээрээ автомашин үйлдвэрлэгч болсон байдгийг. Тэгээд тэрний дараагаар нөгөө чинь хөгжөөд ирэнгүүт л зарим нь гарын аядагаад чадаад гарын аядаах үйлдэх зарим нь болоод тэгжэл томчууд нөгөө жижигүүдээ залгаач гэдэг юм ийм маягаар явсаар байгаа л одоо өнөө хөрж байна. Автомашинч үйл явцын одоо айлхан одоо хэсэгт нь монголчууд явна вэ гэдэг ингээд эргээд харахаар хуучин бидний одоо түүхэнд албан ёсны зарим бичиг баримт явахдаа ер нь нэлээд сүүлд машинцсан юм шиг маягаар орсон ардын өсгөлөөс хойш. Тийм 1913 он хавцаад анхны автомашин үзэгдсэн. Тэгэл 21 онд ардын өсгөл ялаад 25 онд Монгол дэх 29 онд Монгол таранс гэдэг ингээд ер нь цаашдаа зөвлөлтийн тусламжаар хөгжсөн юм аа л гэдэг нэг юм түүх. Автоврын 50 60 жилийн ойн одоо зориулж гаргасан жижиг одоо тохимол тэр юм дотор нэг тийм маягийн баримтууд байгаад байсан. Тэгээ олон нийт бол ийм маягаар ойлгодог. За хажуугаар нь бас судалгаагүй хамаагүй ярьсан мэдээллүүд вэ. Жишээлбэл одоо 1921 онд Монголоос 2хан машинтай байсан хоорондоо мөргөлж гинэ гэдэг. За энийг бүр одоо бас нэлээд хариуцлагатай одоо түүхч улсууд олон нийтийн одоо мэдээлэл яригчдаар шиг юм уу тэрийг яриад зарим одоо оюутан судлаачид эзэмшилгээний хурлын хэлтгэлд ингэж оруулаа явцсан нэг юм байгаад байгаа. Сүүлийн үед нарчлын одоо буй нар гэдэг юм одоо нээгдээд олон аялагчид бас хуучин байсан бидний анзаарахгүй байсан ч гэдэг юм тэр үедээ байгаад байсан мэдээллүүдийг ил гаргаад ингээд судлаад үзэхээр монголчууд бол нэлээд одоо эртнээс машинцсан улсын тоонд орно. Энэ дээр жишээл 1903 онд ер нь Монголд машин явж исэн гэсэн нэг ийм баримт таамаг байгаад байгаа. Тэгж жаад Монголын одоо хамгийн анхны одоо монгол хүн авсан машин гэхээр тухайн үеийн одоо 8 дугаар багж авсан будагт одоо богдгийн одоо машин авсан байна гэдэг ийм баримтыг хэд хэдэн талаас нь одоо нотлох ийм олон баримтууд байна. Жишээлбэл энийг Ларсон гэж одоо Монголд олон жил байсан Монгол гүн Монгол гүн Ларсон гэх ном бичсэн. Тэрэн дотор юу гэж нөхөр би одоо богдгийнд хамгийн анхны Ford машиныг авчрахад нь тусалсан. Энэ машин бол одоо нийслэл хүрээний хамгийн анхны одоо машин юм гэд ингэ бичсэн байх юм. Тэгээ энийг өшөө баталгаажуулсан тод баримт юу вэ гэхээр 1907 оны Бээжин Парисын авторалли явах замдаа нийслэл хүрээгээр дайраад энэ авторалли бас сонилдоо Францын Парисын өглөөний сонин гэдэг сониноос 1907 оны 1 сарын 31-ний өдөр зар тавиад эннийхээ дагуу бэлдээд хүмүүс нэр усаа өгөөд тэгээд явъя гэд машин тэргээ гаргаад нөгөөдхөө очиж одоо Танжинд усан замаар ирээд тэгээ Бээжинд ирээд Бээжингээс 1907 оны 6 сарын 10-ны өдөр гараад гэд ингээд 1907 оны 6 сарын 19 20-ийн үеэр одоо нийслэл хүрээнд орж ирсэн байдгийг. Энэ аян бол 8 сарын 10-ны өдөр буюу одоо 2 сарын дараагаар Парист очиж дуусаад аяныхаа эхний үнийг одоо 100,000 франкаар шагнаад гэд ингээд аян бол явсан. Монголтой холбоотой юм дотор тэр хүрээнд ирээд богд гэгээтэй уулзъя гэдэг болно хүсэл тавьсан гэж. Ер нь одоо Бээжин Парисын яраалыг жоохон тодруулж ярихад тийм ээ. Хэдэн одоо аяллаа баг экипаж явж хэдэн одоо машин явж исэн талаараас жоохон тодруулж яриул. Зар тавьсны дараагаар бол 27 одоо экипаж баг явна гэсэн ийм одоо бас нэрээ өгсөн байдгийг. Тэгээ яг явхуулсан чинь 5хан одоо их Оросууд экипаж гэдэг яг автомашин гэхгүй. Тэгээ яагаад автомашин гэхгүй гэхээр дунд нэг 3 дугуйд орцсон. Тэгэхээр 3 дугуйд орчхоор автомашин гэхгүйгээр одоо ингээд экипаж гэдэг ингээд баг гэдэг ингээд явцсан гээд. Тэгээд 5 машин дээр 6 сарын 10-ны өдөр Бээжингээс гараа эхлээд наашаа явсан. 3 дугуйд Монголын хэл бараг орж чадлаггүй эвдрээд тэгээ буцаад
явцсан юм билээ. Тэгээ 4 одоо автомашин Монголоор дайраад ингээд явсан. Яваад ирэхдээ тэр Боргиз одоо гүн гэ зарим нь хунтаж гэдэг нэг Итали язгууртын энэний өөрийнх нь одоо жолоодсон Итала 45 35 гэдэг машин хамгийн түрүүнд ирээд тэгээ хүрээнд ирсэн өдөр бас сонь юу гэхээр Манжамбаны суулгаад баахан тавьчихсан байдгийг. За тэр талаар бас түүхэн фото зургууд байдаг тийм үү? Тэгээд дараа нь богдтой уулзъя гэсэн чинь богд тэрэнд нь бас гомрохоод богд байхад Манжамбыг суулгасан гээд богд уулзахгүй бас дургүйцээд 15 хоногийн дараа одоо уулзахгүй юу гэдгээ бодож үзье тэр их маяг юм ярьсан. Тэгээ нөгөө Монгол зангаараа хүнээр ирсэн чинь төгөөд миний машиныг үзэж өгсөн. Нөхцөл тавьж нөхцөл тавьж ээж. Тэгээ уулзах болсон. Уулзах үед нэг эхний тэр Боргиз гүн өдөр явцсан. Итали машин явцсан. Эхний экипаж нь төрүүлж ирсэн. Төрүүлээ тэр өглөө буцаад хойшоогоо одоо ойд чигтээ гараандаагаараа явцсан. Энэ ч уралдаа юм болохоор. Тэгээ энд нөгөөд Дидион Бутан гэсэн 2 Франц машинтай нөхөр нэг Спайкер гээд энэ 3 машинтай нөхдүүд 1907 оны 6 сарын 24-ний өдрийн 2 цаг үдийн хоолны дараагаар тэгээд тэрвийн одоо Орос Хятадын банкны тэргүүн Степановынхантай хамтаар гээд 3 машинтайгаар одоо богдын гадаа очиод тэгээ очиод уулзъя гэсэн чинь богд нөгөө машинаа гаргаад тавьж байгаа тэр нөгөө эвдэрхийн машин тэр үзэж байгаа тэрийг үзэх гэсэн юм машинаа гаргаад тавьдсан байсан чинь нөгөө би заавал өөртөө уулзна гээд тэгээ нилээ юм болж удаж нэг гарсан за 30 минутын дараа одоо богдгийн гарч ирнэ гээд тэгээ хүлээж богдгийн гарч ирээд ингээд уулзаад тэгээ машиныг үтсэн богдч тэднүүсийн унж ирсэн машиныг үзээд ингээд тэр үед авсан одоо 3 кадр зургийг богд нилээ одоо ууртай байрын харцтай тийм нилээ тийм жоохон тийм сэтгэл дундуур маягийн тийм царайтай байсан тийм зураг. Тэр зураг тэгэхээр богдын ордны гадаа авсан зураг байхan тийм. Богдын ордны гадаа авсан. 2 машины одоо цаан зогсож байгаа 2 зураг. Нэг нь болохоор тэндээс наашаа буцаа явж байгаа болтой нэг 3 кадр зураг байгаад байгаа. Тэгэхээр энэ зураг бол одоо 1907 онд Бижмэр Сералын Монголоор ирээд богдтой одоо уулзаад дүрсээ авсан байна гэсэн нэг ийм барина. 1907 оны Бижин Парисын араалыг Монголоор ирээд богдаантай уулзахад богдаанд машин байж тийм үү? Машин байсан байгаа. Машин байгаад үзүүлсэн гэж байгаа тийм. Тэгээд тэрийг үзснийхаа талаар бол 2 жилийн өмнө авсан энэ машин бол одоо угаасаа асч явж чадахгүй юм байна оо. Тэгээ энийг ер нь засахад юу хэрэгтэй гэсэн нэг нь за одоо та шинэ машин авсан дээр үсттэй гэсэн байгаа. Гэж одоо наад бол тэмдэглэл. Тийм. Энэ чинь хэний тэмдэглэл ямар ном дээр юм бэ? Барзини гэж одоо Итали нөхөр нөгөөд тэр Итали гэж машинтай хамт явсан. Одоо сурвалжлагч, саний сурвалжлагч. Тэгээ энэ аян замын тэмдэглэлгээд ингээ явсан. Тэр хүний Бээжингээс Парис хүртэл 60 хоног гэдэг ном байгаа. За. Энэ ном дотор энэ юм байж байгаа. Гэхдээ энэ ном бас дотор 2 варианттай байгаа. За. Нэгэн дээр нь болохоор тэр Барзини нөгөө төрүүлээ явцсан юм чинь үзээгүй болохоор сургаард богд нэг юм машин авсан. Гэхдээ энэ авсан машин бол энэ далайлан богд хоёр хоорондоо жоохон таарамж муутай гэдэг юм нэг гомдолтой маягтай. Тэгээ энэ үед Оросын консулын өгсөн нэг ийм машин байдаг. Тэр нь тэр зуны ордных нь гадаа байдгийн бинэ гэж Барзиниг өөртөө яасан юунда бичээд хараагүй хүмүүс нь тэгээ явцсан. Нөгөөд наан ирсэн хүмүүс болохоор яг үзээд хараа зургийг авсан уснаас ийм 2 сурвалжлагын болтоо тэгээ 2 ном нь бас тусдаа байгаад байгаа юм. Тэгэхээр 1905 онд тэгэхээр 7 оноос тэгэхээр 5 онд машин авсан бол таарч байгаа. 5 онд богдхан машин авна гэдэг бол тэрнээс өмнө машин байсан байгаа тэрийг үзээд за энийг ер нь авах зүйтэйг шийдвэр гаргаад мөнгөө төлөөд авчруулаад тэгэхээр тэрнээс өмнө байсан байх. Одоо машин байсныг үзсэн байж 5 онд машин авсан бол таарч байна. Ларсны хэлсэн Ford машин гэж маркийг гаргаад байгаа байхгүй юу? Хүрээний анхны Ford бол богдын Ford байсан гэж. Тэгээд тэр үеэр хөөхөр одоо 1904-5 оны Ford-ын үйлдвэрийн одоо гаргасан бүх машины загваруудыг үзэхээр Ford-ийн B юм уу C AC гэсэн ийм загваруудаас байх боломжтой. Тухайн загвар тийм ээ. Тэр бас энэний зургийг бас энэнд байх одоо магадaltaй гэдэг тэр моделийн зургуудыг одоо энд ингээ харуулах байх. Тийм маягаар
авсан нэг ийм баримтаар одоо анхны машин бол богдтаа тэр үед хаан болоогүй байсан. Богдгийн байсан тийм. Одоо анхны машиныг одоо авсан юм байна. Тэр нь Ford байсан юм байна гэсэн нэг ийм баримт яваад байгаа. Википедиа дээр Ford T гэдэг одоо 1908-аас 27 онд нөгөө конвейерийн аргаар 15-аас хийсэн машины талаарх тэр мэдээлэл дотор онцлог одоо тэмдэглэсэн юм дээр Монголын одоо анхны машин бол одоо Ford T гэсэн загвар байсан байна. Энийг нөгөө одоо Ларсон гэж хүн богдод бэлгэлсэн байна гэсэн маягаар Орос дээр болохоор тийм мэдээ байгаад байгаа юм. Зөв. Тэгэхдээ тэр нөгөө яг миний ашиглаад байгаа нөгөө Ларсны бичсэн яг тэр хэсэг ба штэ. Тэр хэсгийг ашиглаад гэхдээ тэрийг Ford T буюу одоо 1908 оноос хийсэн машин дээр бид нэр авчиж анхны машин гэдэг. Гэтэл 5 онд машин авсан гэдэг нь 7 оны баримтаар баримтаар баталж байгаа болохоор тэр Ларсны хэлсэн юм бол 5 оны машин байх. Одоо ийм үнэлттэй маа гэсэн нэг юм дүгнэлтэнд анхны машины хувьд нэг юм мэдээ байна. Богдхан бол 1905 онд машинтай байсан талаар түүхэн баримтууд байна. Тийм ээ. Одоо архивын баримтууд ч нээлттэй болж, тийм ээ. Гадна дотны тухайн үед одоо монголоор дайрч өнгөрсөн одоо жуулчид болон аялагч нарын тэмдэглэл бас хэвлэн нийтлэгдэж ингэж бидэнд их боломжийг олгож байна, тийм ээ. Богдын анхны машин гэл одоо нэг National Geographic сэтгүүл дээр гарсан нэг зураг явдаг шүү дээ. Тэгэхээр энэ одоо богдын хэдэх машин болж таарах уу? Ер нь богд гэдэг юм маань хэдэн одоо автомашинтай байсан талаар бас ямар одоо баримтууд байна. За богдын машин гэхээр зарим юм дээр 8 гээд зарим нь 11 гээд одоо янз янзын тоо яваад байгаа. Богдын 3 дахь машины талаарх асуудал байна. За. Тэгээ энэ бол одоо 1900 нөгөө 11 оны 12 сарын 29-ний өдөр нөгөө богдод Монгол улсаа тунхаглаад дараа жил нь 12 онд богдын засгийн газар захиалаад тэгээ тэрийг авчирсан хүн 1912 оны 10 сарын сүүлээр гэдэг юм уу авчираад 12 оны. Тэгээ 12 оны. Тэгээ энэ талаар бас их усхото нөхөр аян замын тэмдэглэгээд фото зураг юм аваад нэлийн тайлбар юм гэдэг. Энийг 1913 оны 5 сарын National Geographic сэтгүүл хэвлүүлсэн байгаа юм. Тийм байна, тийм ээ. Тэгээ тэрийг одоо анхны машин гэдэг ингээд тэр баримтыг хэлээд байгаа. Гэтэл энэний дунд бас нэг машин байсан талаарх мэдээлэл бас байгаа. Одоо 11 оны Ford бол Ford T гэсэн английн одоо T загварын машин л да. Тэгэхээр энэ 2 дахь машин болоод байгаа. 3 дахь машин авахдаа бол жишээл 1912 оны нөгөө Ford-ийн гаргасан бүх загварууд гэдэг байхад тэр загваруудаас хамгийн одоо тансаг гэдэг юм уу 6 хүний суудалтай 5 кар гэдэг одоо ийм загвар 5 кар. Тий. Тэгээ ардаа хойдлын хэсэг нь одоо битүү одоо бүхэхтэй. Тэгээд тэр чин 6 хүний суудалтай 2 одоо тосон одоо дэн гэрэлтэй. Тэгээ ардаа багтны савтай энэ төр гэдэг одоо зураг нь байж байгаа. Тэрийг хүргэжсэн хүн бол аян замын тэмдэглэл хийсэн хүрээн дээрээ хүрээний байдал, тэрвийн бас нэг улс төрийн байдал, Монголын байдлын талаар хөрөх юм бичсэн юм байгаа. Тэгээд энэ бол одоо яг судалсан юмны хувьд бол богдын 3 дахь машин бол таарад байна. 2 дахь нь бол одоо Ларсны авчирч өгсөн. Тэгээ Ларсны авчирч өгсөн бас Ford 11 он гэхээр үндэ 8-аас 27 онд дандаа T хийгээдсэн юм болохоор T гэсэн загвар байх нь тэр бол арай энгийн загвар нагаад тэгээ 12 онд тэр дөрвжийг нь авцсан хүн чинь дараа нь авахта арай жоох англи арай тансаг маягийн гэдэг юм уу тэрийг авсан байх магадaltaй байна. За ингээд богдын 3 дахь машин бол одоо National Geographic сэтгүүл дээр одоо хэвлэгдсэн энэ машин бол одоо 3 дахь машин байх нь тийм ээ. За энийг одоо бас нийгэм нийтийн сүлжээн дээр одоо Монголын анхны машин, богдын анхны машин. Тэгээ одоо Монголын говийг туулж ирсэн анхны машин гэдэг гэж одоо бас ойлгоод явж байна тийм ээ. Тэгэхээр бидний бас энэ удаагийн энэ одоо подкастын манд гол зорилго нь тийм ээ. Одоо нийгмийн болон нийтийн сүлжээнд явж байгаа энэ зөв буруу дашаа болон тийм ээ. Одоо гарал үүсэл гэдэг юм их сурвалжгүй энэ мэдээллүүдэд бас аль болох үс баримттай баримтад тулгуурласан ийм зөв тайлбаруудыг хийх бас ийм зорилго бас давхар агуулж. Тэгэхээр богданы одоо 3 дахь машиныг бол бид одоо анхны гэж одоо бас андуурч явж байна тийм ээ. Тий. Богдын 4 дахь машиныг бол одоо энэ Оросын консул юм уу одоо Николай Анаас
нэг машин бэлгэлсэн гэсэн нэг юм яваад байдیں۔ Тэгэхээр энэ Оросоос өгсөн машин бол 2 баримт яваад байгаа. Нэг нь болохоор хамгийн анхны нөгөө түрүү чинь нэгдэх машиныг Оросын консул өгсөн гэсэн нэг юм тэр тэгээд Бээжин Пресс 60 хоног гэсэн ном дотор Варзиныгийн бичсэн юм тийм яваад байдаг. Нөгөөх нь болохоор тэр хаан болсноос нь дараа нэг 14-5 оны үед гэдэг юм уу Франклин гэж машин өгсөн. Салхин хөргөлтэй юм машин өгсөн гэд. Тэгээд тэрийг одоо богдны хашаанд байхыг үдсэн харсан гэсэн 2-3 оны одоо нэг дурсамж дотор тийм Франклин машин байсан гэсэн юм. Зарим юм дээр 3 Франклин байсан ч гэсэн одоо тийм юм байгаад байгаа. Энэ бол одоо богдны 4 дахь машин болоод байгаа. 5 дахь машины нь болохоор нөгөө шүүшүүжан ирээд Монголын засгийн газрыг нөгөөд юу ягаад одоо богдааныг даажуулахын өөрөг мөргүүлээд ингээд Монголын одоо эзлээд гээд ингээд яасан штэ. Тэгээ энэ явцдаа одоо ингээд гавьяа байгуулсан гэдэг юм баахан ноёдыг 20,000 30,000 лам мөнгөө шагнасан. Энэ дотор 2 хүний хэдийн засгийн газар автомашинаар шагнасан гэдгийг нэг нь нөгөө Даалан Бадамдарж, Шанза Бадамдарж. Тэгээ Шанза Бадамдарж нөгөөх нь Богд хаан хоёрт нэг суудлын машин өгсөн гэсэн юм. Сүүлдээ согоо гэдэг нөгөөд юуны юм дотор тийм баримт яваад байгаа. 6 дахь машин нь яасан гэсэн чинь бас их сонь энэ борон өнгөрний цэрэгт явсан тэр хуутан гэж жолоочл нэг жолооч учраас айгүй сайн мэдээлэл өгсөн байгаа. Үлдээсэн байгаа дурсамж. Тэрэн дотор юу гэхээр нөгөөд хүрээг эзэлчихэд тэгээ богдыг нөгөөд сайн өдөр буцаж хэрээнд залсан штэ. Тэгээд залхахтаа богдыг одоо машинаар явуулна гэд. Тэгээ 1916 оны Chevrolet гэж машин. Chevrolet. Энэ машины онц нь юухээр клапан дээрээ тэгээ ил клапантай. Тэднээс нөгөөд ажиллахаараа шажигт дугардаг. Тэгээд шажигтдаг одоо Chevrolet гэсэн нэртэй ийм машиныг одоо алтан шар өнгөөр бод гэж борон одоо тушаал өгöd. Тэрнийхэн дагуу алтан шар өнгөөр будаад тэрийг богтаан дөгөө суугаад одоо энэгээр залар гэсэн чинь үгүй нөгөөд англи сүхээрээ заларна гэд ихтэйг нь богд хоёр бол сүх тэргээр яваад тэр машин тэр цувааны ард дагаж явсан болтой байгаа. Бас Монголын говьор тийм ээ одоо судалгааны экспедиц их явдаг байсан. За үүн дотор Roy Chapman, Andrews гэж одоо бидний тийм ээ мэдхээр Америкийн одоо палеонтологийн хүн бас автомашинтай Монголоор ярьдаг судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн тийм ээ. Энэ хүн бас богдод автомашина өгч бас одоо Монгол орны энэ өлөг хөрвөлийн одоо яс гэдэг юм уу энэ олдуурыг бас авч гарч ирсэн гэсэн ийм одоо мэдээллүүд бас сошиал сүлжээгээр олон нийтийн сүлжээгээр их явдаг л та. Энэ тал дээр танд одоо сонссон одоо уншсан баримт юу байна? Одоо миний ясан тоосноор богдын 7-8 дахь машин бол энэ Эндрюсээс авсан машин байх магадaltaй байгаад байгаа. Тэгээд Эндрюс бол өөрөө бас 18 онд Монголд ирж ирсэн байгаа. Гэхдээ тэр цэргийн тагнуулын газар ажиллаж байхдаа Монголоор ирээд тэгээ ер нь Монголоор явхад бас машинаар ирээд буцсан тэгээ явхдаа ер нь бас машинаар явах зүйтэй юм байна, боломжтой юм байна гэдэг дүгнэлтэйгээ тэгээд тэр экспедицийн одоо ажиллагаа машинтай явснараа маш одоо үр бүтээлтэй. Өөрөөр маш баг үрж очихоос ахуулаад ичж явах юм одоо үр дүнтэй сайн байсны нэг үнэлэлт машинтай явсны одоо үр дүн гэж үздэг. Эндрюс чи өөрийнх нь сонгосон машин нь Dodge, нөгөөх нь Fulton гэдэг нэг тооны Fulton гэдэг ачааны гэж одоо пикап. Тий, пикап. Энэ хоёрыг сонгож авсан 22-3 оны хооронд нэг 5 машинтай ирсэн байгаа. Тэгээ энэ үедээ бол богдод 2 машин үлдээсэн байх магадaltaй болоод байгаа. Дараа нь бол 25 онд ирсэн. Гэтэл 25 он дэрэг чи богд 1924 оны 5 сарын 20-ны өдөр болсон юм чинь дараач эргэлтэнд бол богд байхгүй байсан. Өөр бас машин байсан байхдаа 11 машин гэдэг хад өөр машин байсан байх бас магадaltaй. Богдын машиныг үдсэн хүмүүс гэвэл нөгөөд тэр хуутын орж үцхэд одоо тэднийд одоо тийм юу гэж байгаамаа хойно нь хятад сүйх залгацсан Ford байсан гэж байгаа. Тэр нөгөөд 5 карч нь ардаа ийм сүйх шиг өдөө битүү хэсэгтээ тэрийг хэлсэн байл та. Тэгээ зарим юм дээр 3 Франклин байсан гэсэн юмнуудыг. Нөгөөд нэг богдын жолооч гэж байгаа сүүлд нь нөгөөд ардын журам зэрэгт орцсон даваа гэж хүний юм дотор болохоор бас 3 Франклин байсан. Тэргээд машины марк юм заадсан. Бас нэлээд хэд хэдэн одоо үдсэн хүний нэг дурсамж юм баримт байгаа болохоор машинтай байсан, нэлээд олон машинтай байсан гэдэг л. Тухайн одоо үед нийгмийн аж байдал монголчуудын дунд одоо
боломжтой тийм ээ хөрөнгөтэй хүмүүс бол бас одоо автомашин авч байсан. Тийм тэгээ нэг Ларсан гэж өөрөө одоо $2750-оор Dodge маркийн машин аваад Хүрэн юу хаалганаас шууд хаалганаас аваад тэгээд ерөөс энэ хооронд нэг 10-90-с идэг байсан гэж. Тэгээд 10-90-с одоо бас ачаа тээвэр хийчихэл тэгээд хаалган хоёрын хооронд тийм ээ. Хоёрын хооронд очоод тэгээд хаалган гэдэг маань Бээжингийн одоо жанчхүү гэж. Тийм жанчхүү. Тэрийг ч одоо хаалган гэж байгаа тийм үү. За ингээ хаалган хүрээ гэдэг маань. Тийм энэ хоёрын хооронд. Тийм жанчхүү Улаанбаатар хоёрын хооронд гэж одоо ярих хэрэгтэй тийм үү. Тэгээс 10 удаа явбал $2750 өнгөт 10 удаа явбал $2000 зарчдаг. Монголд. Тийм Монголд. Тэгэхээр зарна гэхэд тэрийг одоо нөгөө Монголд бас бэлтээ улсууд тэрнэр машинтай байсан улсуудын нэрс байдаг байхгүй юу? Тэдний одоо тэр машинтай болгосон хүн Ларсан байж таарах. За өөр шугамарч өөртөө ч одоо нэгэн Ларсан очоод машин аваад явж болж байгаа чинь боломжтой хүн очоод өөрөө машин аваад ирсэн ч байх магадлал бий тийм өндөр байгаад. Тэр үе чи одоо Пүүс гадны одоо компани тийм ээ барууны Америкийн, Германы ч гэдэг юм уу Хятадын худалдааны одоо агентлаг Пүүсэд Монголд бас их байлаа тийм ээ. Эдгээр бас одоо чиглэлээр бас машинтай байсан баримтууд бас байх юм уу? Байгаад байгаа. Ер нь өөртөө машинтай байсан, нэлээд олон машинтай байсан, тэрүүгээрээ тээвэр хийдэг байсан гэд. Тэгээд эднэрийн талаарх мэдээлэл юунд дээр гардаг вэ? Бороо өнгөрийн хөрийг эзэлсэн штэ. Тий. Хөрийг эзлээд тэгээд орж ирэнгүүтээ баахан еврей башук гэд баахан нөхдүүдийг дүүжлээд нэг харгислал болоод. Тэгэнгүүт нөгөөдөл чинь борооноос яхтаа нөгөөд өөрийнхөө хаашаан дотор өөрийнхөө улсын талбайг босгоод одоо бас нэг устай ардаа юутай төшигтэй гэдгийг харуулад. Тэгэнгүүт нөгөөд борон чинь тусвал машин жишээнаа туслахынгүүтээ тгий гэдэг юм. Хуутин гээд нэг борооны зэрэгт байсан жолооч байсан хүний зуртал бол одоо борон өнгөрөн 24 одоо машинтай болцсон байсан. Тэгээ явж байгаа зарим нь нэвдэрэ зарим нь бензин гүйж болдог юм ингээд нэг 8 машин явдаг болцсон. Явдаг бусд нь явхаа байдсан байсан. Тэгээ тэрийг тэр эцдүүдийн ирж машинаа аав гэхээр нөгөө борооны харгислаас агаад бороонч одоо ташуур ирсэн юм болгоод эвгүй юм болоо ташуурдаад байдаг гэд. Тэгээ тэр утгаараа гэдэг юм уу одоо борооноос агаад ирж машинаа авдаггүй байсан гэсэн нэг. Тиймэр дараа нь нөгөө бороонч нь өөрөө гарч яваад баригдаад ингээд алгуулахад борооны юмд байсан машин болоос үлдээд одоо дараагийн засгийн газар ч юм уу цэргийн яамны бааз явуулахад тэр машинуудаас бас бүрдүүлсэн байх магадaltaй ийм байгаад байгаа. Одоо Монголд автомашиныг бол анхны машин ZIS гэж ярьдаг тийм ээ. ZIS 5, ZIS одоо Оросын үйлдвэрийн машин гэж төсөөлдөг шүү дээ. За ингээд таны яриаг ингээд сонсоод байгаагт ер нь энэ монголчууд бид ихэнх үедээ дандаа л одоо барууны тийм ээ автомашинтай орон байжээ гэж ойлгогдож байна л да. Тэгэхээр ер нь тухайн машины одоо марк завгуурууд модельүүдийг нэрлүүл ер нь Ford-оос эхлэв. Тий, Ford байна, Benz байсан, Buick байсан, Chevrolet, Fiat гэдэг ер нь олон машин. Тэгээ энэ дотор шил манай журам цэргийн дуртгал дотор Chandler гэж машин байсан гэдээсэн. Тэрийн дэсэн чинь Chandler биш, одоо Chandler гэсэн одоо Америк суудлын машин. Одоо энэ хэний нөгөөд Оскар Мамины номон дотор зураг мөрөг нөх явж байгаа. Тийм машинууд байсан байгаа. Нөгөөх нь ингэж гархаам гэж машин байсан гэдэг. Нөгөөх нь гархаам биш грэхэм гэж ах トゥ нарын хийсэн машин. Үсгээр нь дуудахаар гархаам болоод ингээд үлдсэн гэдэг юм уу. Ер нь олон машин байсан. Amo F10 гэж машин. Тэр одоо зөвлөлтийн анхны машин гэж байна. 1924 он. Гэхдээ тэр нь 24 онд яхад Amo гэдэг нь автомобильная московская общество автомашины Москвагийн нийгэмлэг гэсэн одоо төвчл. Тэгээ F гэдэг нь Fiat 10 гэдэг нь 1915 оны Fiat-ыг 24 онд зөвлөлт одоо усарсан байгаа байхгүй юу. Тэгээд эндээсээ зөвлөлтийн одоо автомашины үйлдвэрлэл эхэллээгээд ингээд үз 24 онд за ингээ Монголд одоо автомашина өгч ихэлсэн бол 1928 9 он гэж явах уу тийм ээ 29 онд Монгол трансыг байгуулаад орж ирж байна. Монгол транс ер нь Оросоос нэг машин эхэндээ ирээгүй 30 оноос л хойноос машин ирсэн байгаа. 29 онд бол үндсэн 29 оны 12 сар гэдэг хэлж байгаа нугасаа 30 онд эхлэв. 30 оны дунд үеэс одоо 3
Я 4 гэдэг. Я 4 нь болохоор Я 3 4 ч үндсэндээ машины адилхан мөртлөө Я 4 нь бенз мотороор авдаг гэдэг нэг тийм ялгаатай. Я 5 нь болохоор Орос эдэнгээ Орос хийдсэн. За тийм ялгаатай. Ер нь одоо монголчууд ихэнх үедээ дандаа барууны автомашиныг ашигладаг байжээ гэж бас мэдээллийг энэ удаагийн одоо подкастаараа хэлээ гэж байна тийм ээ. Олон нийтийн сүлжээгээр ихээхэн явдаг боллоо. 1921 онд 2 автомашин байсан нь хоорондоо мөргөлжжээ гэд. Тэрийг одоо бас баримттай юм уу би бас сайн мэдэхгүй байна. Одоо энэ тэнд бас их яригдах юм. Ялангуяа одоо албаны хүмүүсийн амнаас гарах юм тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь тайлбар юу вэ? За би сонных нь оныг санахгүй байна. Оюуны өргөө дээд сургуулийн Солонго гэдэг хүн одоо энэ мэдээг бичсэн байдаг. Тэр үед бичсэн мэдээлэл ингээ яваад байгаа. Сонин дээр яалтгүй гацсан юм яваад байгаа. Гэхдээ тэрэн дотор бол бас бүрчдэг тийм огт юм мэдгүй юм бичээгүй бас нэг цэцэг шаг дээр хийнж гэдэг юм уу бас нэг машинтай хүмүүсийн нэр бас орчоод ганц нэг машины марк дээр юм яваад байгаа. Гэхдээ яг тэр 21 онд 2 машинтайгаа мөргөлдсөн гэдэг юм нь бол тийм нотлогоо байхгүй юм болчиход байгаа. Тэгээ 2 машинтай байсан гэдэг нь угаасаа байх 2 хүн байх боломжгүй зөндөө байсан. Зөв мөргөлдсөн юмнууд бол байдаг байсан байх. Тэр болгон одоо байнга мөргөлдөд энэ ч гэж яах вэ? Бас хаяа мөргөлдсөн байхаа үгүйсгүй. Гэхдээ мөргөлдөнгүүт нь одоо манайх шиг цагдаа дуудаал хэмжээл миний зөвжөний буруу гэдээсэн байх тийм ч юм байхгүй байсан байгаа. Тэр анхны тэр автын одоо зүгээр бас хүний амигроосон ослон тэр бол бас нэг өөр дараачин сэдвэд орж яригдах юм байгаа. Тэр 2 машинтай байдаг гэдэг бол одоо айхтар худлаа мэдээ. Худлаа юм яваад байгаа тий. 1925 онд бид улсын одоо техник нэвтрүүлэх газар гэдэг маань байгуулагдахтаа 7 автомашинтай тийм ээ өөрийн өмчлөлийн ингэж байгуулагдж байсан. Гэхдээ тухайн одоо үед бол монголчуудын нийгэм энэ одоо хувийн болон одоо хөрөнгөтэй хүмүүс замун одоо энэ гадны пүүсүүд гэх хэмжлэнгээр Монголд бол нэлээд олон автомашин байсан талаар баримтууд бас байх юм тийм ээ. Яг хүрээ хаалган чиглэлдээ бол 70 машин. Бусад одоо юу гэдэг хүрээнээс баруун тишээ ховдч гэдэг юм уу зүүн тишээ одоо самбэсийн хүрээ орон тийм ээ. Ингээ хоошо нэг хаагтан тэр явах чиглэлээр 130 машин билүү. Нийтлээд нэг 200 машин байна уу гэсэн нэг тийм мэдээлэл тэрэн дотор яваад байгаа. 130. Тэгээ нийлээд одоо 200 машин байна гэсэн. Тээвэр хийгээ явж байгаа нь тэр. Тээвэр хийгээгүй ундаг машин бас зөндөө байсан байх. Байгууллагууд бас машинтай болцсон энэ тэр юмнууд тийм мэдээнүүд байгаад исэн юм байгаа. Тэгээ энэ дэр нэг юм автоэрийн ойгоор гардаг Монгол Улсын зам тээврийн нам дотор юу гэж нөхөр сангийн яамнаас 1921 оны 11 сард Монголын нутаг дэвсгэр дотор автомашинаар тээвэр хийдэг пүүс хүмүүсээс гайл хураах зайн хэмжээг нийслэл хүрээнээс гардаг болон бусад томоохон төв газрын хоорондох 17 чиглэлийн зам тогтоосноос үзэхэд гадаадын пүүсүүд Монгол орны худалдааны бараг бүх гол замуудад автомашинаар тээвэр хийж байсан байна гэсэн нэг юм баримт өгч. За ингээд хоёулаа Монгол оронд 1900-аас одоо 1925 оны хүртэлх байсан автомашинуудын талаар ярьлаа.